хөдөлгөөнгүй байсан хүчтэй бүр хөдөлж тавлын бүгдээрээ хөдөлж тавлын бүгдээрээ намайг бэрээрээ гүцээ дээрээ наа ни но үсгүүд нийлээд уй боллоо уюуд нийлээд уг бүтлээ би ичтэй бидний ертөнц гайхалтай эрдэн номын 35 үсэг бид ичтэй 35 бид бүгд санаасоо хамстаа байхдаа илүү хүчтэй хамаг бүхний үтэж чадна Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Анд хэвлэлийн газар Эхэл соёлоо түгээцгээе. Сайн байна. Энд хөгжилтэй өсгөл байна уу? Үзэгчдээ хүүхдүүдээ Эрдэм номын эхлэл болсон эхлэлний 35 үсгийн цугласан байна. Хамтсан тэднийг цагаан толгой гэдэг, харин ганцаараа байвал үсэг гэдэг тийм хүүхдүүдээ? Тийм ээ, үзэгчдээ хүүхдүүдээ ингээд манай нэвтрүүлгийн өнөөдрийн дугаарт нийслэлийн ерөнхий боловсролын 38 дугаар сургуулийн Отхон жаргал огштой 3-ын А ангийн Цэнхэр баа! Харин миний зүүн гартаад нийслэлийн ерөнхий боловсролын 114 дугаар сургуулийн Од гэрэл огштой 3-ын А ангийн Улбөр Шорбаа! Одоо харин бүгдээ хамтаа Цэнгэр багийн өрөөг сонсё тэхөө. За Цэнгэр багийн өрөө. Баярлалаа. Одоо бүгдээ хамтаа Улбөр Шорбаагийн өрөөг сонсцгоё. Ингээд нэвтрүүлгийн 1-р үе сонсъё, харъя, бодъё. 1-р үе. Сонсъё, харъя, бодъё. Нэвтрүүлгийн зүгээс багуудын донд 3 үг таалгана. Эхний үгийг үйл хөдлөлөөр харуулна. 2 дахь үгийг дуу чимээгээр сонсгоно. Харин 3 дахь үгийг бодитоор үзүүлнэ. Үгээ зөв тааж, зөв бүтээсэн баг оноо авна. Нэвтрүүлгийн зүгээс 3 үг өгдөн. Эдгээр 3 үг нь нэр үг байна. Ойлгомжтой юу хүмүүс аа? Тэгэхээр эхний үгийг бүгдээ хамтаа студид дуу чимээний тусламжтайгаар, 2 дахь үгийг жүжигчний үйл хөдлөл буюу этүүдийн тусламжтайгаар, 3 дахь үгийг студид тоглох үзүүлбэрийн тусламжтайгаар оож мэдгэнэ. Ойлгомжтой юу? За тэгвэл хамгийн эхний үг 3 үетэй нэр үг байна шүү хүмүүс аа. Сайтар сонсоорой. Анхаараарай, яг одоо үг бүтээх цаг эхэллээ. Үгээ бүтээгээрэй. Аруу студио уцаа өрсөн байна. Ав, 4, 3, 2, 1 цаг дуслаа. Үзэгчтэй багууд маань айлд үгээ бүтээсэн байгаа харагдж байна. Улбар шар багийнхан болохоор мотоцикл гэдэг үг бүтээсэн байна. За Цэнгэр багийнхан болохоор мотоцикли гэж бүтээсэн байна те. За яга мотоцикл гэдэг үгтэй болоо. Дуу чимээрээс болсон уу? Мотоцикл ингэж асдаг мөн үү? За саяхан ингэ сонсох юм бол ямар загвар мотоцикл авах шүү вэ? Чонд юу гэж бодож байна? Сайн мэдгүй нөө. За мотоцикл дээр сууж үзсэн үү? Үзээгүй юу? Чи үзсэн үү? Үзсэн. За ямар байд юм бэ? Гоё байд юм. Мотоцикл дээр нийт хэдэн хүн ингэж суух боломжтой лээ?
2. За тэгвэл хэдүүлээ улбар шар багийнхнаас асууя. Улбар шар багийнхан болохоор муу адил мотоцикл гэж л олон бичигчсэн юм шиг байна тийм ээ? За мотоцикл дээр юу бас сууж үзсэн үү? Уралдааны юм. Уралдааны тэгэхээр мото шүү дээ. За чиний хувьд мотоциклээр суужсан уу? Сууж байгааг. Сууж байгаагүй те. Тэгвэл мотоцикл дээр суухын тулд заавал юу өмсдөг вэ? Нэг юм өмсдөг. Толгоон дээр хамгаалалтын малгай зү. Яг зөв хамгааллын дуудаг өмсдөг те. Тий. Бүгдээрээ энэ үеийн зөв хариулт нь юу байсан бол гэдгийг олцгоё тийгөө. Бэлэн хөлтүүд ээ. За ингээ бүгдээрээ харцгаая. Зөв хариулт бол мотоцикл гэдэг үг зөв байсан байна. Баяр хүргэе. А гэхдээ нэг алдаа гарсан юм байна. Мотоцикл гэдэг үгийг бичихтэй хэдүүлээ ингээ нэлээд буруу бичсэн байна. За, мото гэж бичих нь зөв. Мотоцикл гэж бичих хэрэгтэй юм байна л да. А тэгэхээр тулд хэдүүлээ ингээ зөв бичээд хараалаа заяа. За, одоо мото гэдэг нь зөв. Тэгэхээр хэдүүлээ каусгийн нэшээ орчих. Тэнгүүд хагасын үсэг байхгүй. Хагасын үсэг буугаарай. За, тэнгүүдээ и үсгийн дэшээ очиж. За, тэнгүүдээ каусгийн голдоо ороод мотоцикл. Яг ингэж үстэй юм шүү заяа. За, сайдраа харж аваарай. 3 үетэй нэр үг мөн хөхтүүд ээ. Одоо хэдүүлээ үеэр таслаад үзье. За мото гэдэг ингээд нэг үе тасарлаа. Зайгаа аваар хоорондоо жоохон дээш орчих. За нэг үе. Одоо дараа нь цикл гэдэг. За цикл гэдэг энэ дөрөв үсгэн доош иш дээш явчих. Дээш ялахаарай. За мото наашлаа. Тооно. За одоо ингээд бүгд хамтаа үеэрдлээ үзэхүү. Мото цикл. За тэгэхээр яг ингэж үчээд ингэж үеэр тасалдаг юм биш үү? За хөхтүүд ээ. Эхний үеэс багууд маань үгээ уулна агуулгын зөв таасан ч гэсэн айлч баг маань зөв бичиж чадсангүй. Тэгэхээр хин оноо авч чадсангүй хөхтүүд ээ. Дараагийн үгийг бүгдээрээ хамтдаа студид тогтдох этүүдний тусламжтайгаар буюу жүжигчний үйл хөдлөлийн тусламжтайгаар олж мэдэн шүү. Заяа. Бэлэн үү? За тэгвэл бүгдээрээ хамтдаа анхаарлаа хандуулаарай. 2 үетэй нэр үг. За анхаараарай. Яг одоо үг бүтээх цаг эхэллээ. 2 үетэй нэр үг шүүхтүүд ээ. 2 үетэй нэр үг. Үгээ бүтээж дуусаад хонгоод харна. Ау 4 3 2 1 цаг дуслаа. Улбар шар багийнхан маань хоцроо гэж бичсэн байна те. За цэнхэр багийнхан маань индүү гэж бичсэн байна. Үзэгчтэй чинь цэнхэр багийнаас асууцгаая. За яагаад индүү гэж үгдэг болов? Түлэгдэжсэн. Тийм үү? Тий. Тэгэхээр яахаар юу түлэгдэх лээ? Индүүг мартцсан уу? Мартсан. Зөв. За чи хувц индүүж үзсэн үү? Үзлээ. За индүү гэдэг нь 2 үетэй нэр үг мөн үү? Мөн үү? За тэгвэл үеэр таслах уу? Чи нэг үеэр таслаад өгдөө. Индүүдэх. Үгүй индүү гэдэг үгийг үеэр таслая. Индүү. Зөв те. За чиний хувьд яагаад индүү гэж үгтэй хэлээ? Сайдгүй ангийнх нь гараад иргсэн үү те. За тэгвэл бүгд улбар шар багийнхнаас асууя. Улбар шар багийнхан болохоор хоцороо буюу ер нь хоцрох моцрох гэж биччихсэн юм шиг тийм үү? Тий. Гэтэ ингээ хоцрох гэж үүлэг болчихгүй юу? Тэгин те. Уулын хэдүүлээ нэр үг тааж байгаа шүү те. 2 үетэй нэр үг тааж байгаа. Тий. Ер нь бол ингээ хоцроо цагаа харах гэсэн ийшээ ингээ харсан баггүй. Тийм болохоор хоцорсон л гэж бод. За тэгвэл бүгдээрээ хамтдаа энэ үеийн зөв хариултыг олж мэдэх үү? За тэгээд. Ингээ зөв хариулт бол энэ
Индүү гэдэг үг байж өгтөдөө баяр хүргэе. За энэ үед маань Цэнгэр багийнхын индүү гэдэг үг амжилттай зөв тааж багтаа 1 оног авч чадсан байна. Баяр хүргэе. Индүү гэдэг нь яг түрүүн шиг гоё үеэр таслаа зогсож тий. За аваад индүү гэдэг. Оо зү. Тэгэхээр угаасаа саяын үзүүлбэрээс хэдүүлээ нэгдүгээрт нэр үг таах хэрэгтэй байсан. Хоёрдугаарт яг хоёр үетэй үг таах хэрэгтэй байсан тийм үү? Тэгэхээр индүү гэдэг үг нь байсан байна. За өгтөдөө. За одоо бүгдээ суудлаа суугаад 3 дахь үг рүү орцгоё. За 3 дахь үг хүүхдүүдээ мөн адил хоёр үетэй нэр үг шүү заяа. За энэ үгийг бүгдээ хамтдаа студид тоглогдох үзүүлбэрийн тусламжтайгаар олж мэдэх болно. Алгаад чи огтаа аваарай. Манай студид нэгэн зочин ирсэн байгаа. Момон мөрдө төммөйн төвшин сайн төгсүүлдэр бүхэн бүрчин өнөөдрийн энэ сайн өдрийг өчигд дэмрэлтэй сайн өдөр гэж алаг хонгорынхаа алтан шаргал цэвэлгийг нь үргээж ахан дүүс айл хотлоороо хорон цугстан аялгүй сайхан найраа үүсгэж байгаагийн учроо наана нанжин гэтэй цаана чамин гэтэй найман эрдний тахилтай нанжвандан атгаа барь намайг ёроо гсэн бэжээ. Тэ алтан хайсны амыг нээж ам насыг нь даатгаж мөнгөн хайсны амыг нээж мөнгө насыг нь даатгаж ган хайсны амыг нээж гарсан насыг нь нуртасхан ёроод бүхнээр хайрлсан ертөнцийн сайхан баяруудын нэг болж байгаа юм байна. Баруун талаас нь нүргээвэл бадамдан хаа цэцэг дэлгэрч зүүн талаас нь нүргээвэл зүүлийн олон цэцэг дэлгэрч орой дээрээс нь авах юм бол олон өнгийн цэцэг дэлгэрч ухаан нь улам дэлгэрч оюун санаа нь ундар нь бэхжиж багтаж байгаагийн юм байна. Онгондоо улам батчиж ор суур нь олон нэг дэлгэрч олон түмэндээ хайрлагдсан хүндлэгдэж аав ээжтэй ачлалтай ахан дүүстэй тустай ард түмэндээ нэртэй аавын сайн хүн болж өндөр төрдөө эвээгдэж яваараа өргөн түмэндээ хайрлагдж яваараа гэх өчигд дэмбэрэлтэй өрөөлийг өргөн дэвшүүлж барья. Хүрээ! 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 Баярлалаа. За баярлалаа танд. За өгтүүд анхаараарай. Үг бүтээг цаг ихэллээ. Үгээ бүтээгээрэй. Тав, дөрөв, гурав, хоёр, нэг. За цаг туслаа. За улбар шар багийнхан маань ерөөгөө бүтээсэн бол Цэнгэр багийнхан маань ерөөл гэдэг үг бүтээсэн байна тийм ээ. За сая юуны тухай ерөөл хэлэх шиг болов? Харган сайн сонсч чадаагүй. Чи сонсч чадсан уу? Чаддаг. Ерөөл гэдэг нь хоёр үетэй нэр үг мөн билүү? Манай улбар шар багийнхан маань муу адил ерөөл гэж үгээ бүтээгчсэн юм шиг байна тий. Тэгсэн чи цагтаа амжсангүй тий. Амжсангүй. Таагаар жоохон сэтгэл дондор байна уу? Зарим сэлвэг гэж хэлсэн. За тэгвэл бүгдээрээ хамтдаа энэ үеийн зөв хариултыг олж мэдэх үү? За үзэгчтэй хүмүүстээ ингээд 1-р үеийн 3 дахь үг, 2 үетэй нэр үг, ерөөл мөн байсан болоо биш байсан болоо бүгдээрээ олж мэдэхэд бэлнэ. За ингээд харцгаая. Зөв хариулт бол ерөөл гэдэг үг зөв байж өгтөдөө баяр хүргэе. Ямар утга учиртай ерөөл хэлсэн бэ гэдгийг олж мэдэх үү? За ингээд дөнгөж сайхан бид бүхэн гайхалтай ерөөл хэлж өгсөн. Зохиолч гочоогоо таны бүгдээрээ тайснаа халуулагчтанд угтаа авцгаа өгтөдөө. Сайн байна уу хүүхдүүдээ? Баяр хүргэе. Ямар цоглог гоё хүүхдүүд вэ? За сайхан харагдаж байна. Хаасаа бид бүхэнд яг ямар ерөөл хэлсэн юм бол за мөн тэр ерөөл нь яг ямар утга Хүүхдүүд учиртай маань юм юу бол гэж таасан бэлээ? ерөөл гэдэг үг таасан. Ерөөл гэдэг үгийг таасан. За ямар ерөөл альтлаа гэж бодож байна та нар? Намайг юуны тухай ерөөл байсан бэ? Сонссон хүмүүстээ Хүүхдийн өсний найр, он чөөхөд сэвлэг үргэх
хэлдэг, ёроол байдаг. За Монголын соёлын өв уламжлалын нэг энэ баг балчир хүүхдийн 3-5 настайд нь монголчууд цэвлэгийн эхлэн шүү. Тэрнээс өмнө хязгаарч тэр үсэнд ямар ч одоо юм хөрөхгүй, гар хөрөхгүй зөвхөн самнаад угаагаад арчлаад байж байдаг. Тэр цэвлэгийг эхэж эртмэс хүргэхдээ ёс төгөлдөр их ёроолтой авдаг юм уламжлалтай. Олон ах トゥ нутаг айл сайхалтаараа хурам цуглаад тэгээ сайхан одоо ёроож, бэлэгшээж, бэлэг барьж ингэж одоо тэр хүүхдийн насыг урсгаж эрдэм номтой эх орондоо их сайн зөв хүмүүжил төлөвшөлтэй сайн хүн болгохын төлөө ёроолоо хэлж үсийн утга төгөлдөр сайхан ёслол үйлдэж аваад найрладаг, цэнгдэг. Ийм учиртай юм аа хүүхдүүдээ баярлалаа. Амжилт хүсье. За баярлаа. Баярлалаа. За баярлалаа тань. Баярлалаа. За ингээд энэ үеийн зөв хариултыг амжилттай зөв цаасан Цингэр багийнханда баяр хүргэе хүүхдүүдээ. Хоёрдугаар үе. Намайг алаарай. Гэрийн даалгаварт багууд эсрэг багийнхаа мэдлэгийг сорих, таны мэдхийн асуулт бэлтгэж ирнэ. Асуултанд эсрэг багийн сонгогдсон 3 гишүүн хамтран хэлэлцэж хариулна. Хэрэв 3 гишүүн асуултанд шууд хариулж чадахгүй тохиолдол үсэг нэрлэх болон ангийнхнаасаа тусламж авах боломжийг ашиглана. Хөгжилтэй үсэг нэвтрүүлгийн 2 дугаар үед 5 дахь морил энэ үед багууд эсрэг багийнхаа мэдлэгийг сорих үүднээс таны мэдгүй асуулт бэлтгэж ирсэн байгаа. Ингээд Цингэр багийн асуулт асуух сурагчийг тайсан орж байна. За гараад ирээрэй. Тийм бай. За сайн уу чэсгэ. За үсгээд гიშилчээч. Үсгэн дайлаач. За. За хоёулаа хамтдаа улбар шар багийн асуултанд хариулах сурагчдыг өргөх үү. За тэгье. За ингээд улбар шар багийн асуултанд хариулах 3 сурагчийг тайсан орж байна. За гараад ирээрэй. За хатуугийн тэмдэг ОЦ гэсэн үгсүүд гарч ирсэн байна те. Бүгдээр гэрийн даалгаварт номоосоо уншсан уу? Уншсан. За тэгвэл хамтдаа асуултыг сонсохын өмнө Цингэр багийн асуултын хариулт болсон нууц үсгүүдийг тестээр орж байна. За гараад ирээрэй. 1 үсэг 2 3 4 5 6 7 8 9 үсэг байна хүүхдүүдээ анхаарлаа хандуулаарай. Хүү нэлээд урт хариулт авах шиг байна те. За энэ үед та бүхэн асуултнаа шууд хариулж чадвал 5 оноо, үсэг нэг боломжоо ашиглал 3 оноо, ангийнхнаасаа тусалцаа авал 2 оноо. Ойлгомжтой юу? Ойлгомжтой. Ойлгомжтой бол бүгдээ хамтаа асуултыг тавь. Аав нь хүүгээ буруу үйлдэл хийхэд нь зэмлэхгүй, өмөрч байсаар байгаад дутагдлыг давраадаг, амчих хэрэмших гэдэг үгтэй утга ижил үйл үгийг нэрлэнэ үү? Асуулт ойлгомжтой юу? За ингээд асуулт ойлгомжтой бол цагийг эхлүүлье. Хооронд ярилцаарай. Хариулт олсон уу? Бацаа. Цагийг зогсоох уу? Зогсоё. За тэгвэл цагийг зогсоогоод хариулт бол Өөхшүүлэх. өөгшүүлэх гэсэн байна. Зөв үү? Зөв. Зөв байна баяр хүргэе. Цаасаа нэг хараад өгдөө дээ. Та нар юу гэж бодож байна? Одоо энэ өөгшүүлэх гэдэг нь ямар утгатай үг лээ? Аливаа алдаа дутагдлыг хэлж өгөхгүй ингээд өө санаа зов зүгээр гэдэг улам тэгсээр гоод давраагаад нөгөө өвөлдөө дахин давтуулаад ахыг өөгшүүлэх гэх юм шүү тийм өгдөө дээ. Зөв үү? Энэ Монгол хэлний сурагч дээр номноор гардаг уу? Гардаг. За тэгвэл маа Цингэр багийн Чэвсэг бидэнд энэ үгийг гоё тайлбарлаж өгөөч. Ямар утгатай юм бол? Хин нэгэн буруу үг хийхэд нэг хүн харчаа тэгээд хэлэхгүй байсан чинь нөгөө хүн нь би буруу үйл хийхэд тэр нь тэгээд харсан хүн нь тэгээд хэлэхгүй юм байна гэд өөрөө олон мууд үйл хийсэн ч гэсэн тэгээд тэр харсан хүмүүс нь ингээд хэлэхгүй байгаа дайвал тэрийг нь өөгшүүлэх гэдэг. Гэдэг байх нь шүү дээ. Ойлгомжтой юу хүмүүс ээ? Ойлгомжтой. Таны мэдгүй асуулт бэлтгэж ирсэн Цингэр багийнхандаа бүгдээ алгашаа баяр хүргэе. За тэгээд мөн мэдээд асуултандаа амжилттай хариулж бүтэн 5 оног авч чадсан улбар шар багийнхандаа баяр хүргэе. Одоо харин улбар шар багийн асуулт асуух байж. Ингээд хамтдаа улбар шар багийн асуулт асуух сурагчийг тайснаа орж байна. За гараад ирээрэй. Үсэг гарч ирсэн байна. Харин эсрэгээрээ Цингэр багийн асуултанд хариулах 3 сурагчийг тайснаа орж байна. За гараад ирээ. За Цингэр багийнхаа энэ удаа хүндгэн даалгавартаа учирсан те. Та хэд шууд хариулаад бас 5 оноо авах шаардлагатай тийм үү? Гэртээ бэлдсэн үү? Бэлдсэн. Та бүхний асуултыг сонсохоос өмнө
Улбар шар багийн асуултын хариулт олсон нууц үсгүүдийг тайснаа урьж байна. Гараад ирээрэй. 1 үсэг, 2, 3, 4, 5, 6 үсэг байна. 6 үсэгтэй хариулах нь тий. За тэгвэл бүгд хамтаа асуултыг сонсцгоё. Бороо цас салхинаас хамгаалж хувцс дээрээ таврлан өмсдөг ханцоогийн урт нөмөргийг хилдэг хуучны үгийг хэлнэ үү? Асуулт ойлгомжтой хүүхдүүд ээ. Ойлгомжтой бол цагийг эхлүүлье. Хевник. 6 үсгээс бүрдсэн. Харилт олцсон мó? Цагийг зогсоох юм уу? Засаа. Итгэлтэй нөө? За ойлголоо. За тэгвэл хариулт юу лээ? Хивник. Зөв үү? Зүбэн баяр үргээ. Яа. За бүгдээрээ цааснаа нэг харуулаарай. Бороо цаас салхинаас хамгаалдаг ханцуугийн урт нөмөргийг хуучны үг нь одоо хивник гэж нэрлэдэг байх нь шүү, тэ? За тэгэхээр бид бүхэнд энэ хивник гэдэг яг ямар зүйл байд юм бэ? Бидэнд гоё тайлбарлаж өгөөч. Хүмүүс бороо орохоор цуу өмсдөг. Харин малчин хүмүүс бороо орохоор олон дахин дээл өмсдөг. Тэрнийг эртний хувцс гэдэг. Эртний нэршлиг нь бол хивник гэж нэрлэдэг юм тийм үү? Зөв. Яг хивник харж байсан уу манай цэгэр багийнхаа? Харж байгаагүй те. Гэхдээ та хэд харж байгаагүй ч гэсэн энийг хичээлээгээ сургууч дээрээс олж мэдсэн үү те? Тий. Яг юун дээр гардаг вэ? Та хэд яаж олж мэдсэн бэ хариултыг тэгвэл? Нэг монгол хэлний бичгийн хамгийн артлын хуудас дээр байсан. Тэгээд бид гурав хамгийн сайн уншаад тэгээд чэйжилсэн. Тэгээд хивник гэдгийг тэгээд яасан баг нөө гэрийн даалгаврыг маш сайн хийсэн байгаа нь шүү дээ. Тэгээ мөн 6 үсэгтэй байна тийм үү? За ингээд асуултанд амжилттай хариулж бүхэл 5 оноогоо авч чадсан цэгэр багийнхандаа баяр хүргэе хүүхдүүдээ. Зарим бид бүхэн гайхалтай асуулт бэлдэж ирсэн Улбар шар багийнхандаа баярлалаа. Одоо бүгдээрээ хамтаа 3 дугаар үе рүү шилжцгээе. 3 дугаар үе. Үсгээр наадъя. Нэвтрүүлгийн зүгээс өгөгдсөн үсгнүүдээр аль баг хамгийн олон үг бүтээж чадах вэ? Багийн 3 гишүүн даалгаврын үсгнүүдийг ашиглан 2 минутын хугацаанд бүтээсэн үгийнхээ тоогоо оноо цуглуулна. Үсгээр наадын 3 дугаар үе аль хэдийнэ бидний өмнө ирсэн байна. Энэ үед багууд нэвтрүүлгийн зүгээс өгөгдсөн үсгүүдийг ашиглан хэний баг илүү олон үг бүтээж чадах тэмцээн юм. Ингээд бүгдээ хамтаа цэгэр багийн үсгээр наадч 3 сурагчийг тайснаа өрье. За гараад ирээрэй. В үсэг, Э үсэг, Ирүүгийн И. За. Гэхдээ бэлдэж үзсэн үү? Үзсэн. За. Тэгэхэд хэдэн оноо авч ирсэн бэ? Хэдэн үг бүтээж чадчихсан бэ? 14. 14 тий. Тэгээд амжилт нь уу? 16 20 мөр үрж. 20 мөр хамгийн багадаа л 14 юм байна тий. За тэгэхээр өнөөдөр бол ер нь бол хамгийн багадаа 14 аавны итгэлтэй нөө. За тэгвэл та дамжил хүсье. Ингээд та бүхний даалгаврын үсгүүдийг тайснаа урьж байна. За гараад ирээ хүүхдүүдээ. За ис үсэг байна. Я үсэг, ир үсэг, Т үсэг, О, Х, О гэсэн эдгээр нийтдээ 7 үсгүүдийг ашиглан та бүхэн 1 минутын хугацаанд самбар дээрээ бичээд 2 минутын хугацаанд ногоон тайзан дээрээ амьдуулна. Бүтээсэн үг болгоны тоолонгоор 1 оноо. Ойлгомжтой юу? Ойлгомжтой. Ойлгомжтой бол цагийг эхлүүлцгээе. Ор. Яс. Тор. Хас. Хор. Ер. Яр. Яр. Ята. Сар. Сая. Чангал. Цаг дууссан байна. За одоо та бүхэн 2 минутын хугацаанд ногоон тайзан дээр үгээ бүтээш ойлгомжтой юу? Ойлгомжтой. За ингээд цагийг эхлүүлцгээе. Хот. Тэ. Хот. Хот гэдэг үгийг авлаа. Ор. Ор гэдэг үгийг авлаа. Хос.
Хос гэдэг үгийг авлаа. От. От гэдэг үгийг авлаа. Ёс. Ёс гэдэг үгийг авлаа. Тор. Ёс. Тор гэдэг үгийг авлаа. Хос. Хор. Ер үсэг явж. Хор гэдэг үгийг авлаа. Яр. Ёр гэдэг үгийг авлаа. Ято. Сор. Сор гэдэг үгийг авлаа. Соё. Соёо гэдэг үгийг авлаа. Хох. Хох гэдэг үгийг авлаа. Тос. Тоос гэдэг үгийг авлаа. Тос. Гэ үсэг. Тос гэдэг үгийг авлаа. Цаг дуслаа. За цэгэр багийн хөгжөөнд дэмжигчд байна уу? За үзэгчтэй хүүхдүүдээ бүгд хамтдаа цэгэр багийнхан 3 дугаар байс нийтдээ хэдэн үгийг амжилттай зөв бүтээж хэдэн он авч чадсан бэ гэдгийг олж мэдцгээе. Цэгэр багийнхан 3 дугаар үед нийтдээ хот, ор, хос, от, ёс, тор, хор, ёр, сор, соёо, тох, тоос гэсэн нийтдээ 13 үгийг амжилттай зөв бүтээж чадсан байна. Тэдэнд баяр хүргэе. За сэтгэл хангалуун байна уу? Сэтгэл хангалуун уу? Дажгүй шүү дээ. Хамгийн багтаа 14 бүтээд юм чинь энэ одоо яг нэвтрүүлэг дээр ирсэн чинь 13 өгдөг чинь сайн амжилт шүү дээ. Юу гэж бодож байна? Дажгүй нөө. За одоо хэдүүлэрийг таймнаар нэг гоё харах юм бол өөр бүтээж боломжтой үгс байсан мэн харах уу? Өөр ямар үг вэ харъя. Оо яг зөв багийнх нь үг хэлж шүү дээ. Тоор гэж үг бүтээж бол жимс дээ. Тоор жимс байна. Өөр юу вэ харах уу хэдүүлээ? Торох. Тийм биш торох гэж бас болохоор байсан байна шүү дээ. Хоёр тийм байна. Хоёр гэж бас байсан байна те. За тэгвэл хэдүүлээ найзуудаас нь асууя. За сайн оосгээ. За нэвтрүүлэгт орох ямар байна? Гоё. Байна. За Тэвсгийн хувьд. Гоё. За сандарсан уу? Жаахан сандарсан уу? За Оосгийн хувьд ямар вэ? Яг хоёр О байсан болохоор илүү их сандралтай байсан байх гэж бодож байна. Зөв үү? Тий. За ир үсэг ямар үгэнд орлоо сая? Хор. Өөр юу лээд зөндөө олон үгэнд ёр мор гэж ороодсэн тий. За хээ үсгийн хувьд түрүү хос гэдгсэн чи хээ үсэг гарахаа марцсан зогсож байсан тий. Тий. Тэгсэн чи одоо яаж юм? Гайгүй сандрал нь дууссан уу? За яа үсэг чиний хувьд ямар гоё сэтгэлээ илэрхийлээч. Нэвтрүүлэгт авах ямар бэ? Гоё. За Иесусгийн хувьд энэ 3 үеийн хамгийн сонирхолтой үе нь айл үе шиг байна. Нэгдүгээр үе чинь сонсын харыг бодъё. Яг хоёрдугаар үе нь намайг олоорой. Гуравдугаар үе нь яг энэ үсгээр наадагч. Аль нь сонсын харыг. хамгийн ихнийх нь илүү сонирхолтой байсан тий? Та бүхэнд баяр хүргэе. Яагаад гэвэл та нар 13 үгийг амжилттай зөв бүтээж багтаа 13 хоног авч чадсан байна. Баяр хүргэе хүүхдүүдээ. Улбар шар багийн үсгээр наадах ээж болсон байна. Ингээд улбар шар багийн үсгээр наадагч 3 сурагчийг тестд орж байна. Гараад ирээрэй. За. ИРБД. За, өөрсөндөө итгэлтэй нөө. Итгэлтэй. Танаа багийн хөгжөөнд дэмждэг сонсъё. За тэгвэл яг одоо улбар шар багийн даалгаврын үсгүүдийг тестд орж байна. Гараад ирээрэй. Хэд үсэг байна? Ид үсэг, Г үсэг, А, Я, А, Им гэсэн нийтдээ 5 6 үсэг үнэ үү? За эдгээр 6 үсгийг ашиглах нь шүү дээ. Ойлгомжтой юу? За ойлгомжтой бол цагийг эхлүүлэх үү? Эхлүүл. За эхлүүлье. Ам гэж ам ал рал ай ямаа лаг гам яг болов яг гэ лаг гам лаг долаг гам гай
Май. Лам. Цаг дууссан байна. За одоо 2 минут хугацаанд ногоон тайзан дээр үгээ бүтээн шүү. Бүтээсэн үг болгоныг оноо. Эхлэх үү? Эхлэе. За цагийг эхлүүлцгээе. Яг. Хуа. Байхгүй. Яг байхгүй. Яг гэдэг үгийг авлаа. Ял. Басаа байхгүй шүү. Ял. Яг гэдэг үгийг авлаа. Гал. Хоёроо. Бэрээс. Гал гэдэг үгийг авлаа. Яла. Яма. Ята гэдэг үгийг авлаа. Яма гэдэг үгийг авлаа. Баг. Баг гэдэг үгийг авлаа. Гам. Гам гэдэг үгийг авлаа. Ам. Ам гэдэг үгийг авлаа. Ай. Ай гэдэг үгийг авлаа. Яма. Яма явчихсан. Маяг. Им а. Маяг. Им а яагэ. Нэг л аатай. Маяг. Майк гэдэг үгийг авлаа. Ба. Их а. Та гэдэг үгийг авлаа. Мам гэдэг үгийг авлаа. Мад гэдэг үгийг авлаа. Хугацаа хангалттай байна. Ахаш өсгөрөд харж байгаа шинэ үг бүтээж болно. Өсгөрд нь төр тийш зогсож байгаарай. Барин тийч. За. 20 секундын хугацаанд хангалттай байна. Харж байгаад өөр ямар үг бүтээж болохоор байна. Аяг. Аягэ. Мас. Аяг гэдэг үгийг авлаа. За ингээд цаг дууссан байна. Улбар шар багийн хөгжөөний нэмччүүд байна уу? За бүгдээ хамтдаа улбар шар багийнхан 3 дугаар байсныг хэдэн үгийг амжилттай зөв бүтээж чадсан бэ гэдгийг олж мэдцгээе. Улбар шар багийнхан 3 дугаар байснийдээ яг, ял, гал, яла, яма, лаг, гам, ам, ай, маяг, ла, лам, мал, аяг гэсэн нийтдээ 14 үгийг амжилттай зөв бүтээж 14 оноо авч чадсан байна. Баяр хүргэе. Тэд хангасан байна уу? Ир үсэг ямар байна? Сэтгэл ямар байна? Хангасан уу? Би үсэг хин гэдэг лээ. Алтан туяа. За алтан туяаг ангийн дарга юм уу? Юу юм бэ? Ангийн дарга. Тийм баха. За алтан туяагд 14 үг бүтээж чадсандаа сэтгэл хангасан байна уу? Хангалуун байна. Дээ үсэг хин блэ? Бархас бол. За бархас одоо ямар байна сэтгэл? Сайн. Дажгүй юу та гурав? Нэг баг болоод хангалттай хамтарч ажилласан гэдэгт итгэлтэй нөө. Итгэлтэй. За одоо тэгвэл хэдүүлээ ахаад нэг харах юм бол магадгүй 14-өөс илүү бүтээж болох байсан мэн үнийг хараад үзэх үү? Өөр ямар үг бүтээж болох байсан бэ? Ям. Оо тийм байх те. Гаа гэж бас үг бүтээж болох байсан юм шиг байна те. За тэгэхээр 16 үг юу гэсэн бүтээж ахаад болох л байсан байна те. За тэгвэл найзуудаас нь асууя. За сайн уу аа үсгээ. Тэгтэл ямар байсан тайз руу гарахад? Гоё. Сандарсан уу? Сандарс. За ийм үсгийн хувьд нэвтрүүлэлтэд оролцох ямар байна? Гоё. Таалагдж байна уу? Таалагдж. За энэ үед 14 оноо авчлаа шүү дээ. Баяртай нөө. Баяртай. Энийг та хэд анги дээр нь бэлдсэн үү? Бэлцээ. Тэгэхэд ер нь хэдэн оноо авч ирсэн бэ? Тэгэхэд 18. 18 юм уу тий? Оо за. За манай ил үсгийн үсний стайл ёо. Чи жинхэнэ маягтай үстэй залуу шүү дээ. Маяг гэдэг үг бүтээсэн дээ. За сэтгэлээ бидэнд уулзаач. Амар гоё юм. Тэгээд анги дээрээ бэлдсэн болохоор нэг оноогоор илүү авч чадлаа л. Чадсандаа баяртай байна уу те? Гээ үсгийн үед. Гоё. За чи сая ямар үгэнд орлоо? Гээ үсэг. Гал, маяг. Санжаагаар юу ч гэсэн 2 үг бол байна те. Зөндөө үг бүтээсэн. За аав үсгийн үед ямар байсан бэ? 2 ширхэг аав байсан болохоор миний хувьд нилээ ингээд хэцүү байдаг л гэж боддог л да. Ер нь 2 адилхан үсний нэг нь олцохоор Харин тэг сая алдаа гаргачихлаа тий. Оо найс цаашаа гүүгээ те. Гэтэ зүгээр дээ 14 үг бүтээж чадлаа ш те.
За ингээд үзэгчтэй манай улбар шар багийнхан маань 3 дугаар байс нийтдээ 14 үгийг амжилттай зөв бүтээж багтаа 14 оног авч чадсан байна. Тэдэнд баяр хүргэе. Ингээд манай өнөөдрийн дугаар сурагчтай бэлтгэж оролцуулсан багш нарын тайзны өргөд таатай байна. Алгад шүүхтэй асуу хүмүүстээ. За сайн байна огшаа. Сайн байна огшаа. За багш нараа бид хүн гоё сэтгэлээ илэрхийлээш. Тайзны хараа сурагч нарыг харахад ямар байна? Мөн хэд хичээлдээ хичээд гэж байна? За намайг Одгорл гэдэг. За боловсролын байгууллагад 22 дахь жилдээ огшилж байгаа багш байгаа. За тэгээ юуны өмнө энэ гоё нэвтрүүлгийг зохион байгуулсан Монгол Эзэн хамт олондоо танаас сэтгүүлчдэд болон чамд бас баярснаа илэрхийлье. Тэгээ энэ онд болохоор манай сургуулийн 20 жилээ болж байгаа. Тэгээ энэ завшааныг ашиглаад нийслэлийн ерхий боловсролын 114 дугаар сургуулийн үе үеийн төгсөгчид эрдэмтэн багш нар бяцхан шав нартаа 20 жилийн баярын мэндийг хүргэе. За ингээд. За тэгээд сурагчид маань тэгээд 1-р шатаа жоохон модилсан боловч 2-3 дахь шатаас хэн бидгээ харуулж чадлаа. Та нартаа яа. За баярлаа. За сайн байна огшаа. Бид хүн сэтгэлээ илэрхийлээч хэд дэх жилдээ багшилж байгаа лээ. За намайг Отгон Жаргал гэдэг 32 дахь жилдээ багшилж байгаа багшаана. За ингээд өнөөдрийн тэмцээнд идэвхтэй оролцсон нийт сурагчдаа маш их баярлалаа. За монгол хэл гэдэг бол боловсролд бол монгол хэлний их суурийг тавьдаг. Зөв унших, зөв бичих, зөв сонсох, зөв ярих суурийн чадамжийг бол тавьж өгдөг. Үүгээрээ бол илүү юу байгаа? Ач холбогдолтой чухал хичээл байгаа. Монгол хэл гэдэг бол одоо бид монгол хүн гэсэн бахархал мөн бусад улс үндэснээс монгол гэдгээр одоо ялгарах гол зүйл маань их хэл байдаг. За инхээр хүүхдүүдэд та нар минь эхлээ маш сайн сурж ирээдүйд сайхан мэрэгжилтэй сайн амьдрахын тулд маш их хичээх хэрэгтэй шүү гэж хэлж байна багш. Баярлалаа. Ингээд бидний нэвтрүүлэгтээ их хэл соёлын түгээцгээ ураатай Анд хэвлэлийн газар хамтран ажилладаг үлээ. Ингээд Анд хэвлэлийн газрын ах эгчнараас нь та нартай ийм гайхалтай номын дээжсийг явуулсныг ингээд гардуулахад таатай байна. Багш нараа ангийнхаа номын санг гоё баяжуулаарай. За. Үбэ. Ингээд та бүхэн ангийнхаа номын санг баяжуулаарай. Одоо харин тайснаа өнөөдрийн маань нэвтрүүлэгт хүрэлцэн ирсэн нийт хөгжилтэй өсгүүдийг өрж байна. Бүгд гараад ирээрэй хүмүүстээ. Хамтдаа дуулж бас бүжгэлцгээе. Хөгжилтэй өсгөний нэвтрүүлгийн дүрээд өндөрлөж байна. Өнөөдрийн дугаарт улбар шар баг маань 19 оноо, цэнгэр баг маань 20 оноо нийцэд болсон байна. Тэдэнд баяр хүргэе. Ингээд дараагийн дугаар уулзлаа баярлалаа. Өсгөд нийлээд үе боллоо. Уюуд нийлээд уг бүтлээ. Ичтэй бидний ертөнц хайхалтай. Эрдэм номын 35 үсэг бид ичтэй 35 бид бүгд санаасоо хамтдаа байгаа илүү хүчтэй. Хамаг бүхний үгтэй чадна. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Анд хэвлэлийн газар. Их хэл соёлоо түгээцгээе.